80 эхэлж байна эрхэм үзэгчтэй. За хараагүй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөртөө холбогдуулан бид энэ удаагийн 80 нэвтрүүлгээ та бүхэнд бэлтгэн хүргэх гэж байна. За та бидний л үр хүүхдийн нэгэн адил бидний эдис үр хойч болсон үр хүүхэд бяцхан жаалууд маань хэрхэн сурч хүмүүжиж байгаа орчин нөхцөлийн талаар энэ удаад бид сэдв хөндөх гэж байгаа юм. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Сайн байна уу багшаа? Хичээлээ орж ийн үү та? Ахаа тийм байна. Сайн байна уу хүүхдүүдээ? За ямар мундаг хүүхдүүд вэ? Игчин захирлаас нь асуусан чинь энэ сургуулийн хамгийн мундаг анги нь аль вэ гэсэн чинь та нарыг зааж өгч штэ. Мундаг юм уу та нар? Мундаг. Сайн байна. Саяхан багш нарын баяр болоод өнгөрсөн тэ багшаа танд баярын минь төргий. Баярлалаа. За та нар багшигаа яаж баярлуулсан нэрэ? Тэр гараараа нөө юу хийж гисэн шүү дээ тий? Чаддаг зүйлүүдээ хийж гисэн тийм үү? Тий. Багштаа зориулаад гоё шүлэг уншаад өгчих юм уу? Багнаас нас минь эдэн сурсан багш минь хадим малчин эсгийн энэт багш минь өртүдүүтэй хандаа бай дэвтрийн зарч байна та эндөөтэн хатараа Сиг минь хийж байна та. Ямар мундаг шагнартай багш вэ? За багш та хэдэн жил энэ сургуульд багшилж байна? Өөрийнхөө тухай яриач. Би анх энэ сургуулийг төгсөөд одоо энэ сургуультай ирээд 23 дахь жилдээ багшилж байна. Тэгээд өөрийнхөө төгссөн сургуультай ирж багшлахад би үнэхээр их урамтай байдаг. Яг өөрийнхөө чаддаг зүйлийг одоо хүүхдүүдэд зааж байгаа болохоор Хэддэх ангиас сургаж байна одоо? за манай энэ нэг 7-8 дахь анги нь. Тэгээд анхныхаа 6 насныг энэ ангийг дааж авсан. Тэгээд бид хэд бас 1-р ангидаа хичээл бэлтгэж оролцоо сайн хичээлийн санд уралдаанд ороод 2-р байранд орж исэн байгаа. Энэ сайн хичээлийн санд хадгалаастай байгаа. Энэ анги маань. За тэгээд хүүхдүүдийн ер нь сурах хүмүүжих тал дээр за сүүлийн үед гарч байгаа ахиц дэвшил юу байна? За бас болж бүтггүй бэрхшээлтэй асуудал ер нь таны хувьд юу байна? За хүүхдүүд маань бол маш их сайн суралцж байгаа. Тэгээд үнэхээр сурын мэдээ гэсэн ирмэлцэлтэй хүүхдүүд гэдэг манай ангид. За сүүлийн үед яг хоо жоохон нас итэрсэн хүүхдүүд орж ирж байгаа нь бид нарт бас жоохон бэрхшээлтэй байгаа. Нөө сургуулийг мэдэхгүй байж байгаад оройтож хүүхдээ авчирж байгаа тохиолдол байгаа. Тэгээд энэ жил манай ангид 2 хүүхэд шинээр нэмэгдэж орж ирсэн. Гэхдээ энэ 2 хүүхэд маань маш их хөвгтэй яг эднэрийгээ гүйцээ сурч байгаа. Тэгээд монгол хэлж мэдэхгүй казак хүүхэд бас орж ирсэн байгаа. Тэр хүүхэд маань ч гэсэн монголоор одоо ямар ч гэсэн битээр ойлголцдог болсон байгаа. Энд их баяртай байгаа. Энэ сургуульд багшилж байгаа багш нар маань бүгдээрээ хүүхдүүдтэйгээ адилхан юм хөгжлийн бэрхшээлтэй байна уу? Эсвэл та зөвхөн байна уу? Хэрвээ та байгаа бол хүүхдүүдтэйгээ ойлголцох тал дээр бүр давуу тал юу байдаг бол? За манай сургуульд харааны бэрхшээлтэй багш нар байгаа. Гэхдээ бага анги дотор одоо яг харааны бэрхшээлтэй цорын ганц багш нь би байгаа. Ер нь багын мэргэжил эзэмссэн. Тэгээд яг ийм харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор би бас давуу тал юм болов уу гэж боддгийн. Манай ангийнхан гэхэд жишээлбэл одоо бүгдээрээ уншаад бичээд бодоо сурчихсан. Жишээлбэл тэр өнөр бэк гэдэг хүүхд ерөөсөө л 5 хоногийн дотор ингээд тэмтрээд бичээд уншаад сурсан. Одоо араас нь манай мижид орж маань бас бичиж уншаад битээр бас баяр болоо л байж. Тэгэхээр давуу тал ер нь ихэдэг байх нэ. Хүний амьдралд ер нь бага ангийн багш хамгийн сайхан дурсамжтай байдгаа гэд тэгдэг юм байлээ. Тэгэхээр та бол их буянтай дурсамжтай энэ хүмүүсийн амьдрал марташгүй сайхан дурсамжтай хүн байх нь байна тийм ээ. Тэр өнөр бэкийн яаж уншиж байгаа талаа бид нар харж болох уу? Уншилт нь хэр сайжирсан юм бэ? Болно тий. Б бэр беру 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 Өөр за. Энэ монголоос давхар ярьж сурч байгаа шүү дээ манай. Тийм баг. Бидний бэрхшээл байна. Монгол Нэрийн хин гэдэг үлээ? Хүслээ Эрдэнэ.
За надаа уншаад үзүүлчих. Уран их санаад. Намайг чанга гიშгвэл газар дэлхий цөмрөх үе. 6 дугаар сар бол зуны ихэнх сар гэдэг дуу байдгийг бид мэднэ. Бүргэд сарсан баг байхаа. 2 т мөн. За Мундаг уншдаг Брайлер байна. ингэж уншиж бичнэ гэдэг бол маш их хэцүү. Тийм баг. Тий, хүүхэд ингэж юу яаж штэ. Маш их мэдрэмж шаарддаг. Тийм маш их мэдрэмж шаардна. Тэгээ энийг бага насны ийм 6 настай хүүхдэд ойлгуулна гэхэд бол нэлээх ур чадвар шаардсан ажил юм шиг санагдсан. Тэгээд одоо энэ хүүхдүүдийг уншуулж бичүүлж сургасандаа би их баяртай байгаа. За ингээд ангидаа зочлуулад хүүхдүүдийнхаа сурсан мэдснийг сонирхуулсанд танд их баярлалаа. За баярлалаа. Манай хүүхдүүдийн ч гэсэн одоо ингэ сурч мэдж байгааг одоо үзэхээр ирсэн танд ч гэсэн их баярлалаа. За таны сургуу хүмүүжүүлэх үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. За хүүхдүүдээ бүгдээрээ онц сураарай заа ёо. Сурна. За. Ингээд цавраа надад л хэцүү. Тэгээ чам дээр хамгийн хэцүү нэг Надад хамгийн хэцүү. Тэгээ чам дээр ирэхгүйгээр энд алдчихж магадгүй шүү дээ. Хамгийн ихэнд явсан жоох азтай тий. За би эхэлчихвэл. Сайхна. Сайхна. Ихэс. Сайхан ихс. Явлаа. За Сайхна болсон. Энийг чаддгүй маа санаа. За яг зүгээр ингэсэн чинь. За явлаа. Сайхна. Ихэс. Чроо. Сайхна. Зөрүүд нь би хөлөөд ирсэн байхгүй юу? Сайхна. Ихэс. Ямар хэцүү бэ? Сайхна. Ихэс. Очир зэнцээ. Гамбат. Яана за. Сайхна. Ирэхс. Очир ирэнцэн. За алцлаа. За одоо ингэ таагаар үлдсэн мө? Гэхдээ та хоёр үлдсэн мө? Би дугаар болчихсон. За одоо чиний ярьж. За ихэс. Би алдсан. За сайхна. Ихэс. Оо алдаа. За боо. За очроо. Сайхна. Ихэс. Чроо. Гамбат. Сайхна. Ихэс. Очир зэнцээ. Би Ачаа За очроо амир юм байна. За зохио. За сайн би. Йоо очроо амир. За очроод ийлээ штэ. Хожчлаа тий. За дараагийнхан тоглоом шүү заяа. Энэ одоо асуултнуудад хариулна за. Тэгэхээр бүгдээрээ ингэ нөгөө нэг саяхан дараалал ингэ хариулж байгаа шүү заяа. нар зүд хориод тавьчихна шүү. Тэгээ. Би гэхдээ одоо энд оролцохгүй би зөвхөн асууна. Та оролцол хэрцэн болчих. Тийм тий. За ингэ цаг хугацааны машин байсан бол түүхийн аль цаг руу эсвэл амьдралынхаа аль үе рүү очих вэ? Гэхэд Би бол хэлээ. Юу яасан. 13 дугаар зууны үед очиад заяа. Сүбэдэ Баатрын өмнө нэг өвдөг сөхөрнө. яагаад? Яс яг тэгэл. Сүбэдэ Баатар гэдэг чи яасан. Дайны бурхан шүү дээ. За. Би хүүхэд нэсээ. Ингэж чи. Хүүхэд нэсэндээ. Эргэж очоо. Одоо чи хөвсөрсөн байх юм л. Очроо яхаа. Би 2008 онд очсон. Яагаад? Яагаад гэвэл миний мөрөөдөлтөө би ирээдүйд жүжигчин сэтгүүлч болох мөрөөдөлтэй байхгүй. Тэгээд 2008 онд нэг манай сургууль дээр кинонд тоглох тийм хүүхдүүд цонгон шалгаруулж ирсэн. Тэгээд би шалгарсан байхгүй. Тэгээд хөдөө хол мол гээ. Тэгээд ээж аав маа эсэргүүцээд энэ нам явуулаг байхгүй. Хэрвээ 2008 онд очиод очих юм бол би тэр кинонд өөрөө зөрүүлж агаад гэрийнхнаасаа зөрүүлж агаад зөвшөөрөл аваад тэгээд Дорнот аймагт очиж кинонд тоглох байсан. Цаг хугацааны биш байсан бол бас л их шиг 13 дугаар зуунд ч 1000 юм болох байсан.
6 амьсгал 7 насныхаа үйл явчмаар. Аха яагаад? Яагаад хэмэл тэр үед чинь тэгээд ер нь л гоё шүү дээ. Тэгээд хүссэн юм аа тэгээд аваад гээд уйлж байгаа. Чи одоо юу? Одоо л тийм боломж байхгүй болсон шүү дээ. Өмнөх үе 40 наснд даал очиж үзчихсэн. Өмнөх амьдрал руу очих юм уу? Яагаад? Ямар хуу байгаагаа л нэг харчмаар л юм л. Ямар хуу байсан бол. Урд насаа юм. За тэгвэл дараагийн асуулт. Одоо хүн болгоно яг нэг үгээр хариулах шүү заяа. За амтан байсан бол ямар амтан байх вэ? Чон. Үнийг. Чон. За адуулах гэсэн. Өхөрл байсан байх та. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт та нарт тохиолдсон хамгийн сайхан гоё үйл явдал юу байсан бэ? Тэрхээс Би Саран Туяагийн Сайн хаан Батыг уншсан. Тэр юм гоё юм. ном уу? Мундаг. За Надад ч одоо байхгүй. санахгүй юу? За очроо. Би өнгөрсөн 7 хоногийн нэг бүтэн сайн мөлөө тэрэн сайн санахгүй нэг Английн Премьер Лиг үзээд миний дэмждэг баг хоцсон. Аха. Тэр мөчл одоо хамгийн гоё юм байна. Санахгүй л байгаа байхгүй юу? Гоё юм болж л байгаа шүү. гоё юм болоогүй. Тийм үү. За тэгвэл хамгийн өнгөрсөн 7 хоногт тохиолдсон хамгийн онцгүй зүйл юу байсан бэ? Хэд өдөр үлээ нэг. Атуулсан унаанасаа хоцорч нэг балрангаалтсан. Өнгөрсөн 7 хоногт уу? Тэгээ юу хоцорсон слоо цайгаа уухгүй юу? Тэр юм замарсан. За Надад бол өглөө автобусаа андуурсан ч тэр онцгүй. за очроо. Надад болохоор нөгөө манай юм 4 өдөр солонгос явсан байхгүй. Тэр жоохон онцгой. Яагаад гэвэл одоо өглөө босоод тэгээд сайн байх болохоор жоохон хэцүү байдаг. Одоо тэг яаж байгаа? Цайгаа ирээд байгаа юм уу? Ер нь тэгэл бараг цай үлрэж байгаа. За энэ Энэ болдго юм даа. Би бол автобусаа өстэй арай хүлээсэн. 9-өөс 10:40 хүртэл хүлээсэн арай. арай байсан уу те? За энд Би чинь 2 дахь өдрөө орой нэг өдрийн хичээл орчоо. Тэгээ орой нь бүр нойр бүр болтгүй толгой. Тэр л ямар ядраад байсан. Тэгээд ерөөсөө хичээл хийж чадахгүй шууд унтцсан. Миний хувьд юу вэ гэхээр нөгөө түрүүгийн 3 дахьд би нөгөө сургууль дээр байжгаад энэ байж нөгөө орой хичээл үздэг байхгүй библийг сүм дээр. Тэгээ тэнд хоцроод очиж чадаагүй дээр л жоохон юмсалж байгаа. та нар сая анзаарсан уу? Хамгийн сайхан үйл явдал юу тохиолдсон бэ гэсэн чинь 2 3-нд хариулсан тий. Гэсэн чинь хамгийн онцгой юу байсан бэ гэсэн чинь бүгдээрээ хариулсан гэсэн. Тэгсэн чинь яадаг байх нь гэсэн чинь дандаа болохгүй юм амар санаад идэв гэсэн тий. Монголчууд угсаа тийм өмнөдөө нэг тийм сэтгэл хангалуун ус гэдэг шүү. Шүүмжилдэг юм а үргэлжлүүлчих тий. Одоо жишээлбэл би ингээд нөгөө нэг сая сургууль дээр чи ирээд ингээд нэг өдөр ингээд сурвалжлага хийгээ явсан чинь энэ гадаах зам ам ямар муухай юм бэ тий. Ингээд явах айгүй боломжгүй. Би ингээд зүгээр харж байгаа хүмүүртлээ явахаар айгүй хэцүү. Тийм жоохон хэцүү бэрхшээлтэй юмнууд байгаад байна тий. Та нарын бодлоор яг ингээд дотор нь сурж байгаа юм чинь жоохон асуудалтай юмнууд юу байна? Би бол юу гэж боддог. Одоо энэ зам талбай эднээс л угаасаа хүмүүс угаасаа орчинд л зохицож амьдрал шүү. Тэр энэ нь бол нэг асуудал. Хамгийн гол нь хүмүүсийн тэр буруу ойлголттой айгүй том асуудал гэж. Аха, ямар буруу ойлголт? Одоо тэгэл юу юм? Хараагүй нөхөр л одоо юм хийж чадахгүй матахгүйсэн. Тийхээс тэгэл ингээл ганцаар явахаар зүгээр үү гэл. Зүггүйсэн ч тэгээ өөр ганцаараа явахгүй гэх. Баян одоо гэрийнхнээ дагуулж байна. Тиймэрхүү юм уу? Тэгэхээр хараагүй хүмүүсийг буруу ойлголттой зөндөө ойлголтууд байгаа. Өөр жишээ нь бас ямар ойлголт? Өөрөө. Одоо эн чинь зургаар гарч байгаа юм чинь хэлээ л да тий. Та нар одоо тийм. За, очроо. Ер нь гадуур ингээд автооснд явж байгаа нөө хүмүүс айгүй их биднийг өрөвдөд байхгүй. Тэгээд хүмүүсийг битгий одоо ер нь хараагүй хөгжлийн бэрхшээлээр битгий хитрхийх өрөвдөд байгаа. Энэ хүмүүс дотроо өрөвдүүлэх маш их дургүй байдаг шүү ер нь тэгээд. Ганцхан бид нар энэ хорвоо ертөнцийг харж чадахгүй ч гэсэн дотроо агуу их сэтгэлгээтэй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр хүмүүсийн сэтгэл рүү энэ та нарын өрөвдөж байгаа байдал чинь мараг ус цацж байгаатай ялгаагүй болдгоо шүү. Би ер нь юм хийж чадахгүй маань би нийгэмж чадахгүй мэн гэсэн ойлголтыг тэр хүмүүс төрүүлдэг байх гэж байна. Ер нь яг тав зүгээр хэлэх юм бол өрөвдөхийн оронд ойлгооч л гэж хэлнэ. Яг ямар хүмүүс гэдэг юм бэ гэдгийг ойлгооч. Гэтэ бас яаж ойлгохоо ч мэдгүй болохоор өрөвдөж байгаа юм шиг үйл гаргадаг хүмүүс бас байж болно шүү дээ тий. Тэр өрн жишээлбэл яг юу юун дээр ойлгол зүгээр вэ? Хүчлэн мөчлөлтэй гэдэг чинь ингээд хой хүн ингээд бие авч явах чадвартай хүн шүү гэдгийг л ойлгосоо гэж байна. Тэгээд ер нь одоо ер нь дээрүүд айгүй хөлс маань ингээд хүчлэн мөчлөлт одоо хүүхд төрөнгөд хүмүүсээс ичиж нууж өрдөг. Нэг бол яг өмнөр нь ороод хамаг юм нэж.
За яхаа чи одоо харахгүй юм чи ингээд талах зүйлс чадахгүйсоо гэх. Тэгэхээр хатууч гэсэн багаас нь одоо талах хэрэгжүүлэхээ сандаа зам байхгүй. Надад бас яг л адилхан шүү дээ. Ер нь бас нүдний шилдэж сул хардаг гэсэн бас өрөвдүүлчихэл байт. Хаан ч явсан бас тийм юм байна гэж ер нь тийм өрөвдөх сэтгэлээ ер нь бол яг манай нийгэмд бол их байгаа гэдэг хэлээ. Тийм нөгөө эд материалын асуудал бол та нарын хувьд биш юм байна тий. Зүгээр хүмүүсийн хандлага сэтгэлгээ бол хамгийн том бэрхшээлээ гэж ойлголоо зөв үү? Жишээлбэл хамгийн том амьдрал дээр байдаг чинь өглөө ингээл автобусаар ингээд эхнээсээ ахвалаад зарим нь суудлаад байдаг шүү дээ. Тэгэхээр би гівг би ч одоо хөгшөрсөн юм. Тэгж боддог байхгүй. Одоо ер нь жишээ нь амьдрал дээр гарч байгаа ингээ практик хөдөлгөөнөлтэй туршлагууд одоо ингээ бүр хараагүй бол одоо яах вэ? Бас хүмүүс бас ойлгож байна. Одоо ингээ хардагч биш, хардгүйч биш нэг хоёрын оронд биш үү? Бид нар цол хардаг хүмүүс. Тэгээд ингээ хаяа автобусны дугаар муугарыг андуурах ч юм уу тийм марангууд хүмүүсээс асуудаг. Тэнгүүд айгу гайхдаг ерөөсөө. Гүн хардаг юм шиг хүртлээ ягаад нэг хүнээс юм асуугаад нэ гэдэг юм гайхдаг. Тэр хүмүүсийн нийгмийн бидэрт хандах хандлага ерөөсөө хит тооширцсан ерөөсөө. Хөөрхий гэл ерөөсөө тэр хараагүй хүмүүс ерөөсөө бараг амаа бараг алж иддэг юм шүү хоол молоо бараг. Амандаа орох хоолоо зөв хийдэг юм шүү бараг. Тийм их юм ярьдэн шүү дээ. Тиймэрхүү хүмүүс байж л байдаг шүү дээ. Уртаагшаасан шиг. Яасан шиг? Урт насан гэдэг нэг хараагүй багш байдаг юм одоо англи хэлбэрээр заадаг. За. Тэгээ тэр аль сургуульд лекц тавьсан. Тэгнэ. Сайн насаас бол тавьж ийн гэсэн. Та нар ер нь бараг л амаа яаж олдох ухааны асуултууд тавьж ийн гэсэн. Тэнгуут нь зөрүүлээ. Та нар хоол идэхдээ тийм халбар руу харж байгаа л амдаа идэг юм уу гэх амын тагсан. За тэгвэл одоо ганцхан асуулт асууя. Одоо 10 сая төгрөг би та нарт тус бүр өгвөл юунд зарцуулах вэ? Нөгөө түрүүний хийсвэр асуулт шүү дээ. Надад 10 сая төгрөг байхгүй шүү дээ. Өгөн гэл бодсон яваад байгаа ш. Хамгийн өмнө төлөвлөсөн явчихсан ш. За би бол угаасаа ер нь та ажилласах ер нь түүх талаар айгуу сонирхолтой юм. Тэгэхээр ер нь 5 саяар нь янз янз намын сан бүрдүүлнэ. Гэтэ хувьдаа. Тэгээ 5 саяар нь болохоор бүр янзын Монгол дээл ээж бүрэн ер нь Монгол дээлтэй болоод. Тэгээд одоо энэ ер нь би за юугаар Монгол хичээгээр л үзчихсэн маань Монгол ном сум хийдэг залууд гарч ирсэн. Тэрнгээр нэг Монгол ном сум хийлгэнд. За. Тэгэл Өөрийнхөө мөрөөдөлтэй л зарцуулна. За яг хоо тал хуваар нь юу юм л та. Тал хуваар нөгөө нэг одоо амар хөтөлбөртэй англи хэлний сургалтуудад суун. За тэгээд үлдсэн мөнгө нь болохоор би бол зүгээр л мөрөөддөг хөхгүй. Ирээдүйд ингээл амар том баашна. Тэгэл ихнэр хөвгдөг амьдрал. Тэгэл өөр англи амарлаг пүүцний цоглуулгатай. Тэгэл шууд нөгөө нэг шкав нөгөө хувцсныхаа шкав пүүзнийхаа нөгөө нэг гутлын тавирыг онгоолгон гот ингээл нийл кар тэгэл хамгийн лаглаг пүүзнүүдийг цуглуулсан ш бод. Яа. За. За миний хөдөлгөөс товч өгөө тодорхой. Юу ерөөсөө би 3 саяд нь өөрөө түүх сонирхдаг хүүхэд би. Тэгээд түүхийн гоё тийм намын сан мөртүүлнэ. Тэгээд үлцэнд нь доочвол. Доочволнэ. Яа, өөрөө дуулах юм уу? Дуулах юм уу? Дуулах хавьяастай юм уу? Надад жаам дуул. Тийм үү? Хөөе, дуулах хавьяасаа сонирхуулаач тэхүү. Би нэг тайлбар хийе. Тэтгэн үү за. Энэ хөхгүй юу? Энэ хүүхэд. Ер нь гэхдээ дуулдаг гэвэл манай сургуульд ер нь зөндөө хүүхдүүд байгаа дуу. Сайн дуудаг хүүхдүүд зөндөө байгаа. Гэхдээ тэр дундаас л хамгийн сайн нь барыг Тамираа гэж би дотроо бодож явдаг. За ер нь За Тамираа чи юм байна Тамираа. Хүслийн бороо шивэрчил байвал хүүгээ та минь хүлээж суугаа хөхөрөх тэнгэрт шуудан жирийг ивэл хүүчин танда яарч яваа ээжтэй очих хамгийн сайхан энэхэн хорвоо ярдын үлэмстэй ээжтэйгээ байх хамгийн жаргалтай эргэх дэлхий энэрлийн үетэй
Үнэхээр гоё дуулт юм байна. За одоо нөгөө 10 сая төгрөгийнхаа зарцуулалтыг энд ярья. Би нөгөө нэг студийн дууны хариулагч болно гэж боддог байхгүй. Тэгээд тэр мөнгийг та хэрвээ надад одоо өгөх юм бол би шууд аваад банкнд хадгалуулна. Хугацаатайгаар. Тэгээд хугацаатаа банкнд хадгалуулаад өөрөө сургуулаа төгсөж гарч ирээд тэгээд нэг студи байгуулгыг. 10 сая ирүүл ямж байсан. За талаас дээгэр хувийн ямж байсан банкнд хийнэ. За. Хадгаламжинд гэх юм уу? Тий, хадгаламжинд тийм. Тэгээд ямар ч хэлсэн одоо би бас хэл сурж байгаа солонгос хэл. Тэгээд тэндээ бас сурахад бас зарцуулна хэдэн төгрөгийн зарцуулаа. Тэгээд бас чадвал солонгос явчих болцоо байгаа. Дараа жил төгсөөд тэгээд бас гадаадаас солонгост ч гэсэн очичвол бас мөнгө хэрэгтэй. Ер нь бол ихэнх нь мөрөөдөлтөд зарцуулах юм биш те. Тэр мөрөөдөл хийснээс нэрээ одоо ингээд ажиглаад ахлаар хичнээн харааны бэрхшээлтэй гэж байгаа ч гэсэн те авиасын хувьд илүү мэдрэмжтэй ч гэдэг юм уу те ингээд сонсголын хувьд ч гэдэг юм уу илүү ч юм уу тиймэрхүү юм ер нь та нарт бусад ингээд хүмүүстэй харьцуулахад мэдэгддэг үү? Одоо та ингээд зүгээр харж байгаа тийм үү? Таны нүдийг хараад ингээд нүдийг чинь боогоод тэнгуүтэй нүдийг чинь боож чонготой хэсэг ингээд явууллаа. Тэнгуүт чинь яг ингээд хан ингээд тулаад ирлээ. Тэнгуү та тэрийг хан тулж иж гин үгүй гэдгийг мэдрэхгүй байхгүй юу? А бид нар болохоор би хэдий 0 хардаг ч гэсэн яг ингээд ханан тулаад ирэхээр нэг тийм нэг юм миний өмнө нэг битүү юм орчин байгаа юм шиг мэдэрчээд байхгүй юу? За жишээ нь бүр мэддэхгүй байлаа гэж бодоход хөлөө зүгээр жоох ингэхэд л миний хажуу талд одоо гам бат байна гэдгийг нөгөөсөө мэдэгдэж байгаа байхгүй юу? Эсвэл миний хажуу талд хүн суудсан байна гэдгийг мэдрэгдээд идэх байхгүй юу? Нэгийг хараад нөгөө танихгүй хүнийг анх харна штэ тий. Тэнгүүтлээ нэг хувцаар нь ч юм уу дүгнэлтээ ингээл харж байгаа байдлаараа дүгндэг штэ тий. Тэрнээс өөрөөр ингээд тэр хүний дотоод сэтгэлийн ч юм уу мэддэг тийм арга байдгүй. Хоолоо орно. Яаж хоолоо орно гэдэг чинь. Яаж хоолоо орно гэдгөө. Миний яриа. Гой хоолойтой сайхан сэтгэлтэй байдаг гэсэн үнэн үү? Хүлтэй. Гэтэ ер нь тэгэл мэдгүй би гэхдээ яг хүмүүс нөгөө манай зарим 0-оор хацаа найзуудлаа хүмүүсийг шууд анхаарал хоолойг сонсоод шууд мэдэрч тэгдэрэгц. Тэр хүмүүсээс асуусан дэрэх гэж байна. Ирэхээс сая юу гэж хэлсэн бэ? Ер нь л тэгээд яг тэр үжиг гаднаас нь хараад ер нь ярьж иж хэдэн л дээ. Үнэхээр за гоё хоолойтой мөртлөө шалмшиг санаатай байлаа. Тийм шүү дээ. Би өөрөөсөө 2 марлдаг хүн хэлтэй. Миний өөрөө 0 хараад шүү. Гэхдээ жоо хүмүүст эвгүй байж магадгүй. Гэхдээ өөрөөсөө би тэгжил хүнд юм чинь. Нэгдүгээрт ерөөсөө яриа тэр хүн юу ярьж чинь нөө ерөөсөө яриа надад чухал гэдэг байхгүй. Тэгээ тэндээс угаасаа мэдтий яриад мэддэг байхгүй. Хоёрдугаар гэх юм бол үнэртэй бас тэр хүн ямар үнэртэй бас ирүүлж чинь тэргээр нь бас яадаг байхгүй. Гэхдээ үнэртэй бас хэрвээ цацаагүй байх юм бол ярианаас нь л яана л та. Тэгэхээр ер нь бол яриа л хамгийн чухал ахна шүү дээ. Яриалж ер нь өөрийгөө илтгэхэд өгчихгүй. Хардаг хүмүүс болохоор нөгөө нүдийг харж шинждэг, нүдийг харж л тэр хүний ямар хүн гэдгийг мэддэг энэ гэдэг байхгүй. Тэгээд нэг 100 асуулт. Тий 100 асуулт 100 хариултыг нэвтрүүлэг үзчихсэн байхгүй. Тэгэл тэнд оролцож байгаа бүх хүмүүс бүгдээр нүд рүү нь харж ижил мэднэ гээл тэгээд байхгүй. Яг хардаг хүмүүс болохоор ер нь энэ нэвтрүүлэгт одоо тэр хүмүүс ингээ өргөчлаа тэгээд машиндаа явж байхдаа боддог баг. Тэгээд юулын харж байгаа тэр үнийг илүү таних байх гэвэл илүү оновчтой байх гэж бодож байгаад хамгийн зөв сонголт нь бүгдөө нүд болж буугаа. Тэгээд бүгдөө нэг лаг камерын өмнө уран цэцэн хүмүүс шиг нүдрөө гэж хэлдэг. Яг өөрийнхоороо байж чаддгүй хүмүүс баг л та. Харин тэднийг бодвол манай хүүхдүүд ч бас тэгэл ер нь бол арай л өөр юм ярьдэн шүү дээ. Сэтгэхгүй нүртэл арай өөр дотроо илүү их олныг тунгаан боддог болохоор тэгж ярьдаг баг. Хүн болгоны бахархал нэг өөр те. Тэгэхээр тийм яг хамгийн их бахархдаг амьдралаараа бахархж байгаа энэ цаг үед амьдарч байгаагаараа бахархж байгаа тийм бахархлуудаа бүгдээрээ хилээд тэгээд төгсгөх үү. Би өөр Христэд итгэдэг л дээ. Тэгээд Христ Есүс надад бас гайхалтай авьяасыг заяасан. Тэгээд би урлагийн талын авьяасыг заяасан, хөгжим тоглох. Тэгээд энэ авьяасаар ч гэсэн бас би бахархдаг л дээ. Урлагийн хөгжим тоглож чаддагаараа л бас өөрийгөө бахархдаг шүү дээ. Өөртөө яг ингээд таалагдсан хүнтэйгээ бүр ингээд сэтгэлээ нээж ингээд ярьж чаддаг байхгүй. Тэгээд тэр хүнийг яг ингээд өөртөө татдаг. Хүнийг ингээд хавьяас гэж хэлэх юм уу? Тийм хавьяастай байхгүй. Тэгэл тэрүүгээрээ л өөрөө бахархдаг юм да. Манай сургуульд ингээд шинэ багш ирэх юм бол ер нь нэн дөрөнд бат төрийг ярьж байдаг. Тийм. Багшнарыг өөртөө татчихсан юм шүү дээ, тэ? Тэр болгоо хүмүүс. Үгүй, октоодыг тэгээ хэр татж яадаг.
Би яг би тэр болго хүмүүстэй нэг юм яриад байдаг юм аа. Тэгтээ зүгээр надтай хүмүүс юм ярихыг үнэхээр хүсэж байвал би өөртөө тохиолдсон хөвгөлтэй тэгэл жоохон хэцүүгэл ер нь янз бүрийн юм ярьж шүү дээ. Гэтэ нэг айхтар тэгээд октод татаж яа октод татчихсан удаа байхгүй. Тэд нар чи зүгээр л миний дүнэр шүү дээ. Монголоор бол тэгээд ээжээ тэгээд нэг борон явсан гэсэн борон зүйл бахархдаг шүү. Чи өөрөө бол надад бахархах зүйл байдаг шүү. Тэгээд монголоор яг бахархаж байгаа хэрнээ ингээл төрийн дуулсан хүртэл арай л гоё юм шиг арай л гоё юм шиг санагдав. Тэгээд ер нь Монгол улс хөгжихгүй байх гэж бодоолаа шүү дээ. Ер нь Монгол улсад энэ гадаадынхын шиг юм метро хордны хэрэггүй байхгүй юм чинь энэ сайхан уурлуугаа сэтгэлийн юм шүү дээ. Монгол зүгээр сайхан хөдөө талтайгаа бид нар энэ суурьшмал одоо энэ Улаанбаатар хотод суурьшмал байна, соёлтой байна. Яг энэ зүгээрээ л байж байгаа. Эдийн засгийн доктортой тийм л улсыг өсгөх хэрэгтэй. Тэрнээс ингээл өөр дэндүү техниктэй нөгжсөн гэх тийм улсыг бол нэг өсч мөрөөдөд хэрэггүй байх. Тэгээд ээжээр яг тийм нэг гэхээр ер нь бол би нэг нэвтрүүл үзэж байгаа юм нэг зохиолч хийжсэн байна. Би ингээд олон бүхний өдөөс хагас авчаалаа. Гэсэн тэдгээр ерөөсөн миний өдөөс инехгүй. Тэгээд ганцхан миний өдөөс миний ээж л наахаа гэж. Тэгэхээр ер нь бурхан олон бурхтын дээд нь ерөөсөө ээж юм байна. Тэр үгийн сонсоод аюу их ээжээр бахархсан. Тэгээ боомын ламсруугаар яа бахархдаг гэхээр ер нь ярьж мэрч байгаа юм байна. Бахархмаар жинхэнэ Монгол ирэх. Монгол ирэх ямар байх ёстой боомын ламсруу маш багсан. Тэгээд энэтхийг нэг тэр гүн гараа өгдөө тий. Тэгэхээр цаг нэг аз жаргалын индексийг судалгаа явуулж байна. Чи энэтхийг чинь тал нь бүр хит баян тал нь бүр татагтаад тулцсан ядуу хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэтхийг орон тэр үүсэн юм л да. Тэгээд нэг тэр баялагын байгалийн нөөц мөцнийг тэр тийм байхгүй уусаар шүү дээ. Тийм байж аз жаргалын индексийг нэгт орно гэдэг бол манай монголчууд яагаад тийм сэтгэл хангалуун бос байдаг юм бэ гэдгийг гайхаад байна. Яманда Монгол хүмүүсээс жоо нэгдмэл байвал бас хөгжинэ гэж боддоо шүү дээ. Яг Монгол хүн болгож бас өөр өөрсийн гэсэн сэтгэлгээтэй байдаг байхгүй. Яг өөр өөрийнхөө дайрдаг өөрөө ер нь дандаа зүрүүд гэж хэлэхэд ороод байхгүй. Хамгийн гол базаал хэлбэл бол манай монголчууд түүхээс мэддэг бол тэгэл бүх юм гараад ирнэ. Түүхэн дээр бүх юм угаасаа бичээлтэй. 2000 бараг 3000 жилийн түүх энэ дээр бүх юм бичээлтэй. Тос тосынхаа бахархлыг ярьлаа шүү дээ. Тэгээд ер нь ихийнх нь их орноороо ээжээрээ за тэгэл бусад зүйлсээр өөрөөсөө бусад зүйлсээр бахархаад байна те ингээд хариултуудыг сонирхсон чинь. Тэгэхээр манайхаа одоо ирээдүйд дандаа одоо бахархдаг 3 зүйлийнх нь нэг нь ч юм уу заавал өөрөө байдаг ч юм уу те. Тийм өөрөөрөө бахархах хэмжээний гоё амжилттай ажиллаж сурч амьдраарай. За бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд надтай өнөөдөр ярилцсан та нарт маш их баярлалаа. Маш гоё сонирхолтой ярилцлага байлаа. Их баярлалаа. За тэгэхээр биднийг өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль дээр хүүхдүүдийнхаа нэг өдөртөө танилцах гад ирэх үеэр орчлон сургуулийн маань охтууд за тогтчулж өгсөн өрөөгөө ирэх гээд бас найзуудтайгаа уулзах гад ирсэн байгаатай таарлаа л да. Тэгэхээр энэ ангийг та бүхэн энэ сургуулийн төвийг тогтчулж өгсөн юм байна шүү дээ тий 16 дугаар сургуулийнханд. Тэгэхээр ямар санаачлагын үүднээс анх яаж энэ санал гарсан юм бэ? Анх бид нэр 11 сараас хойш 116 сургуультай холбоотой ажилласан байхгүй манай орчин сургуулийн Interact Club. Тэгээд 11 сард бас TED Club. Тэгээд 11 сард бол анх бид нэр яг нөгөө Interact Club-д бид нэр татвар авдаг зурагч үрээс. Тэгээд тэр татвараа нийлүүлж агаад сонсдог ном худалдаж авч өгч ирсэн. Тэгээд ерөнхийдөө явсаар байгаад 3 сарын орчим манай сургууль дээр Alice in Wonderland гэдэг жүжиг болсон. Тэр нь болохоор яг аль биесны эрхийг аваад яг аль биесээр тавигдсан жүжиг. Тэгээд тэр жүжигээс олсон бүх орлогоо энэ сургуульд хандуулаад тэгээд энэ өрөөг бас бүтээж өгсөн. Тэгээд тэрнээс өмнө бас бид нэр TED Club орчин суулийн TED Club нийлж агаад 15 орчим хүүхдүүд 116 дугаар сургууль дээр ирээд англи хэлний хичээл заасан. Тэгээд ерөнхийдөө манай сургууль амар 116-тай холбоотой ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол сайн үйлс нэгдгээд энэ өрөөг. Ингээд тогтчулж өгснөөс гадна ер нь яг энэ сургуулийн хүүхдүүдтэй хэр ойр дотн харилцаж байдаг бай. Бид нар маш ойр дотн болсон. Тэгээд бид нар нэг өдрийг хамт өнгөрөөж англи хэлний хичээл заасан. Тэрнгээрээ одоо манай найзууд бас хэлж илэн л да. Одоо яг тэр хичээл заасан хүүхдүүдтэйгээ уулзах юмсан гээд тэгээд бас найз болоод тэгээд
нөхөрлсөн. Одоо ингээд нэг өдрийг хамт өнгөрөхөөр би бүгднгээс нь асууж байгаа шүү заяа. Ингээд нэг өдрийг хамт өнгөрөхөөр мэдээж биднээс ингээд хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлийн хувьд баг зэрэг бэрхшээлтэй байгаа шүү дээ тий. А гэхдээ биднэрт илүү нөгөө нэг авууштай тэр хүүхдүүдээс сурч авах ч юм уу эсвэл нэг өөртөө байгаадаа одоо заримдаа голох үеч байдаг шүү дээ тий. Тэгэхээр сурч авсан бодууштай юм ер нь хүүхдүүдийн хувьд юу байсан бэ та нарын? Хэдий жоохон бишрэлтэй ч гэсэн одоо хичээгээд хичээнгүүлэн хийж байгаа одоо надад туссан. Хүүхдүүд яг зорьсон зорилгондоо хүрэхэд бол амар сайн хичээдэг. Тэр нь биднэрт амар тийм inspiring байж чадсан. Урам гисэн байна тий. Тий, урам гисэн. Чиний Ер нь тэгээд бид нар болохоор зүгээр ээж амар сургууль гээл амар дуруу нүрэл яваад байдаг. Тэгсэн мөртлөө энэ хүмүүс болохоор харааны бэрхшээлгүй биднээс одоо бид нар илүү боломжтой байгаа шүү дээ. Тэгсэн ч тэрэн дээр бүр дөрөөлөд биднээс илүү сурах эргэлзэл зоригтой байгаа нь бас намайг амар яасан л да амар хичээлээ хий гэсэн инспирэшн бодол төрүүлсэн. Одоо цаашдаа ер нь энэ сургуулийнхантай улам бүр одоо хамтраад тий бүр найзууд болоод ингэхт ер нь ямар төлөвлөгөө байгаа вэ? Юу 116 тас сургуулийн хүмүүс бол ер нь урлагийн амар их авьяастай билээ. Тэгээд маа сургууль ингээ хэдий чинь нэг аюух одоо жүжиг эхлүүлсэн ч гэсэн одоо ингээд хамт нийл юм том тийм жүжигсэн тоглолт явуулъя гэж тийм санаатай байгаа. За баярлалаа та нар үнэхээр сайхан сэтгэлтэй. Тэ энэ хүүхдүүдтэй үнэхээр найзлаад үргэлжлүүлээд нийгэмд ингээ хөлөө олоод илүү сайн сурахад нь туслаарай за. За их хүмүүстээ 80 сэдв нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт бид 116 дугаар сургуулийн өмнө тулгамдж байгаа асуудлын талаар голчилж ярих гэж бодлоо л да. За учир нь дөнгөж сая хүүхдүүдтэйгээ ярилцлаа. За хүүхдүүдтэй ярьсан чинь ойр орчинд ер нь зам талбай алхаж гიშрэхэд ер нь хэцүү юм байна гэд би амдаа яриулах гээд асуусан чинь хүү ер нь байгаа орчиндөө тасан зогсож амьдрч чадахгүй бол одоо тэр бол бэрхшээл биш ш тасан зогсож л амьдрах хэрэгтэй гэд нэг их бэрхшээлийн талаар ярихгүй байна л да. Тэгэхээр айгүй мундаг сургаж байгаа юм байна, хүмүүжүүлж байгаа юм байна. Та бүхэнд юун төрөнд баярлалаа гэж хэлэх нь зөв бах гэж бодож байна. Тэгээд яг энэ сургуулийн өмнө тулгамж байгаа бэрхшээлийн талаар ярихын тулд бид 116 дугаар сургуулийн захирал хадагтай инх зул, за бага ангийн багш Хатанбаатар, бага ангийн багш Амар Заяа нартайгаа сууж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө сургуулийн өмнө тулгамдж байгаа ерөнхий бэрхшээлүүдийн талаар та нэг мэдээлэл өгөөч. За манай сургууль бол харааны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль. Тэгэхээр сургуулийн төсөв бол орон нутгаас хамааралтай байдаг. За тэгээд бид хэд мэдээж бэрхшээлтэй зүйл гэж ярихаасаа илүү бас хийж бүтээсэн зүйлүүд их байна, тийм ээ. Хамтын ажиллагаатай олон байгууллагуудтай бид нар хамтарч энэ сургуулийнхаа орчныг сайжруулах, сургуулийн хэрэглэгдэхүүн бэлтгэх энэ талууд дээр бид нар бас нэлээд хэдэн ажлуудыг бас хийж байгаа. За үүний нэг жишээ бол саяхан та нар харсан баг тийм ээ. Орчлон сургуулийн ахлах ангийн хүүхдүүд өнгөрсөн жил хандийн тоглолт хийгээд тэр мөнгөөр одоо манай хүүхд төгслийн төвийг байгуулад өнөөдөр одоо коммунита нээж өгч байна. За өнгөрсөн хүүхдийн баярыг угтсан манай сургуулийн хүүхдүүдийн хандийн тоглолт болж түүн дээр одоо хотын захирагчийн хаалт хандив нэмж ингээд мэдээлэл зүүн жишг коммунитиг бид нар бас байгууллаа. За доктортой хөгжлийн боловсрол төслөөр бид бас энэ сургуулийн хичээлийн байрны шалуудыг сайхан хултаасалж чадлаа, тийм ээ. Гэх мэтчлэнгийн бид нар нэлээд олон зүйлүүдийг бол хийж байгаа. За үүний хажуугаар бас яг бэрхшээлтэй зүйл байлгүй яах вэ, тийм ээ. За адаглаад одоо би төсөө ингээд яриад үзэхээр манай сургуулийн онцлог бол ерөөсөө брайль бичиг байдаг. Тэгэхээр тусгай хэрэглэгдэхүүн гэдэг зүйл бол манай сургуульд нэлээд хэрэгтэй. За брайль цаас байна. Цаас бол ерөөсөө сурагчийн хичээлийн дэвтэр болж явдаг, тийм ээ. Багш нарын одоо хичээлээ бэлтгэх, гарын авлага энэ зүйлээ хийхэд брайль цаас бол маш хэрэгтэй байдаг. Гэтэл брайль цаасны олдоц гэдэг бол Монгол улс даяар ховор бараг байхгүй. Дандаа гадаадаас захиалж авдаг, тийм ээ, ийм зүйлүүд байдаг. За тэгээ худалдаад бид нар Монголоос худалдаад авъя гэхэд нэгдүгürt цаас маань ховроос гадна бас үнэтэй.
Түүнийг бид нар бас төсвийн мөнгөөр бол авах ямарч болцоо байхгүй. Манай одоо хичээл практикийн зардал гэхэд одоо бид нар 9 сард 200 мянган төгрөгөөр хичээлийн хэрэглэгдэхүүн авах юм мөнгө тусагдсан байгаа байхгүй. Хэдэн хүүхдэд үлээ? 100 хүүхдэд. Тэгэхээр манай Braille цаасны хэрэгцээ бол жилдээ бид нар багш сурагчдын нийлээ 50 мянга гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 50 мянгаыг бид нар бол үнэхээр энэ 200 мянгад бол яагаад ч авч бид нар хэрэглэж чаддгүй. Тэгээд одоо энэ дотор байртай бид нар тийм ээ сургууль дотор ингээд дотор байртай байдаг. Тэгээ нэг зөөлөн эд одоо хөдөлтөж авах төсөв маань бас бага. Тэгээд галтугоо үндсэн галтугоотой дотор байранда бид нар цэвэрлэгээ нэлээд хийгдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр үүнийгээ дагаад л одоо нэг бүх хэрэглэгдэхүүнийг бид нар авч явах шаардлагатай. Тэгэхээр энэ одоо мөнгө төсөв маань ерөөсөө хуралцдаггүй хэцүү байдаг л да. Тэгээ яг хоо энэ болгоныг л бид нар одоо тэгэл бас бэрхшээл гэж үзэхгүйгээр аль болох болцоогоор бид нар болгоод өнөөдөр ингээд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм зүйлүүд байна. Өнөөдөр ингээд ирсэн чинь хажууханд хашаа хатгачихсан байх жишээ нэ тий. Энэ юу н танаа сургуулийн зориулалтаар ашиглагдаж гин үү? Өөр газраас байна уу? Та газрын асуудлаар. Манай сургууль одоо байгуулагдаад ийм удаж байгаа боловч өөрийн гэсэн яг эдлбэр газар байхгүй. Тэгтээ бол нөгөө 29 дугаар сургуулийн нэр дээр байдаг учраас бид нар энийг нэг анзаарахгүйсэн чинь надлын гинтхэн ирээл газардаар маань одоо ингээд байшин барихаар скватер дүүргийн нийгмийн даатгалын газраас байшин барихаар шийдвэрлсэн тухайн юм бичиг үзүүлэл ирсэн. Энд бол маш их одоо дургуутсаж байгаа. Яагаад тэгэхээр манайх өөрийн гэсэн зориултын дотор байр байхгүй учраас тэнд бид нэр дотор байраа барихаар бас санал тавиад энэ маань нэлээд нааштай шийдэгдэжсэн. Тэг ингээ бас газаргүй болцсон. Хоёрдугаарт ингээд нөгөө сургуулийнхаа нэг жигүүрийг байр болгоод ашигласан учраас нөгөө хүүтэн газар хүүхдүүд маань хичээлээд Braille-аар бичиж уншихад бол зайлшгүй юм дулаан газар шаардлагатай байдаг. Тэг хүүхдүүд маань бол бичгээ уншиж чадахгүй бэрх асуудал айгүйх гардаг. Ингээд сантехникийн асуудал бас айгүй муутай байгаа. Тэгээд маш их хэцүү байдал байгаа. Энийг гэхдээ бид нэр өөрсдөө шийдэж чадахгүй учраас боломжийнхаа хэрээр сургалтаа бол явуулж байна л да. Гэхдээ л энэ асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. Сургууль байх ёстой одоо энэ барилгын нэг жигүүрт 1 2 ингээд 2 3 дугаар давхарт нь дотор байр ажиллаж байгаа юм лээ тийм ээ. Тий. Тэгээд энэ зориултын биш гэдэг маань одоо нэг ёсондоо сургууль дотор анги танхимуудаа бид нар дотор байр болгож тогтчуулаа. Тэгээд хүүхдүүдэд байлгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг дотор байрны маань нөөц 60 хүүхдийн багтаамжтай ийм дотор байр байгаа. Гэтэл одоо манад дотор байранда орох хүсэлтэд тавьж байгаа маш олон хүүхдүүд байгаад идэг. Үнэхээр одоо бүгдийг бид нар авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр голдуу хөдөө орон нутгаас ирсэн нийслэлийн одоо алсрагдмал дүүргээс явж байгаа ийм одоо харин бэрхшээлтэй хүүхдүүдийг бид нар байранд авчина. Хэрвээ үнэхээр одоо төр засаг маань бас дотор барих асуудлыг маань дэмжиж байгаа л да. Бид нар бас тодорхой хэмжээний яам одоо нийслэл засгийн газар гэдээ бид нар бүх газруудад ингээ хүсэлтэд тавьж байгаа. Энэ маань баригдаад эхэлвэл үнэхээр одоо манай хүүхдүүд сайхан цэвэр орчин нөхцөлд тийм ээ яг өөрсөнд нь стандартын шаардлага нийцсэн ийм сайхан дотор байранд амьдрах юм бол хүүхдүүдийн амьдрах орчин шал өөрөөлж сайжрах юм байна. Хоёрдугаар нь хичээлийн анги танхим одоо ерөөс хүрлцэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэндээс одоо ингээд дотор байраа барьчих юм бол бидэрт анги танхимын хүрлцээ сайхан нэмэгдэж ирнэ. Үүнийгээ дагаад бид нар бас хичээлээ төрөлжүүлж явуулах ийм болцоо бүрдэнэ гэсэн үг. Бага ангиуд ингээд нөгөө сүүдэрт байхлаар бага ангид чинь голцоо бид нар чинь нөгөө аагаас эхлээл хүүхдүүдийг тэмдрүүлж уншуулж эхэлж байгаа шүү дээ. Гар даарсан хүүхд тэрийг ерөөсөө мэддэггүй байхгүй. Тэгээ манай энэ хүүтэн талдаа бол 2 3 ч бага анги байдаг. Тэгэхээр энэ бол сургалт явуулахад айгүй хэцүү. Ер нь англи хэл түүх гэдэргээд бүгд уншдаг хичээлүүд учраас монгол хэлний кабинетэд нар бүгд энэ сэрүүнд газар байгаа учраас хүүхдийн сургалт явуулахад бас л нэлээд л чанар нь муудаж байгаа гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд зориултын дотор зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт ингээд нөө хүмүүс мэддэггүй үлдэгдэл хараатай хүүхдүүд ингээд харж байгаа юм шиг харахгүй юм шиг явж байгаад асуудалд ороод идэг. Нодлон манай нэг хүүхэд ч гэсэн ингээд нөгөө байр хүрлцэхгүй гаднаас явж байгаад машин шүргүүлсэн асуудал гарсан. Яг хэдийгээр энэ гайгүй боловч ингээд цаашдаа бас л бодмоор юм байна гэж аюу эмзэглсэн л дээ. Ер нь газрын асуудлаар холбогдох байгууллагууд яам агентлагт хандсан уу? Нодлонгоос хойш бид нэр одоо зөндөө их хандаж үтсэн боловч одоо хүртэл бүр шийдвэр нь гарахгүй бүр ингээ хашаага ирээд барих гэж байгаа. Тэгээд маш их хэцүү байна. Олон улсын энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах арга барил бол Монгол улсад ер нь хэр нэвтэрж байгаа вэ? Тэр шинэ техник, технологиуд те
хэр нэвтэрч байгаа гэж бодож байна. Тэгэхээр манай сургууль өөрөө 50 гаруй жилийн төвхтэй л дээ. Тэгээ өнгөрсөн хугацаанд сургалт бол ерөнхийдөө хоёр хэлбэрээр явагдаж ирсэн байхгүй юу. Тэгээ нэгдүгээрт нь юу гэхээр Брайлийн үсгээрээ дамжуулаад ерөнхий боловсрол эзэмшдэг. Тэгээ хөдөлгөөн орон зайн баримжаа, ахуйн баримжааны хичээлээр дамжуулаад бие дааж амьдрах тэр арга ухаан суралцдаг. Ер нь ийм хоёр хэлбэрээр явж ирсэн байхгүй юу. Тэгээ сүүлийн 10 жилд бол мэдээлэл технологийн хурцтай хөгжил одоо нөлөөгөөр одоо хараагүй хүүхдийн тэр онцлог бэрхшээл тохирсон одоо шинэ тоног төхөөрөмжүүд бол дэлхийн зах зээл дээр бол нэлээд их болсон. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр тэр зүйлүүдийг бол сургалтандаа зайлшгүй одоо хэрэглэх юм шаардлагатай. Тэгээд тэр үнэхээр тэрийг хэрэгжилж ижил бид нар өнөөдөр боловсролын чанар хүртээмжийг сайжруулах тухай бас яригдсан тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол багш нар бол өөрсдийнхөө боломж хэмжээгээр бол ингээ явж ирсэн. Тэгэхээр өнөөдөр одоо жишээлбэл сургалтанд юу толгомдож байгаа вэ гэхээр жишээлбэл би сая нэг Солонгосын багцлалцын хөтөлбөрт хамрагдаад ирсэн л дээ. Тэгээд ингээд Солонгосын хараагүй хүүхдийн сургуулийг ингээд ажиллаж байхад ерөнхийдөө тэнд яаж юм гэхээр хараагүй хүүхдийн онцлог тохирсон ингээд ухаалаг компьютер жишээлбэл ингээд бий болсон байгаа тийм. Тэр Хансүнэ гэх нэртэй. Тэгээд тэрийгээ бол өнөөдөр сургалтанд ашиглаад нөгөө тухайн багшийн тэр хийх гэж байгаа тэр хичээлийг нөгөө хараагүй хүүхдэд нөгөө Braille тэмдэрдэг хэлбэрээр нь ингээд шилжүүлж яадаг. Одоо давхар бас нөгөө сонсголоор нь дамжуулаад хийлж өгдөг гэдэг ингээд цогц байдлаар ингээд шийдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бол энэ тусгай тоног төхөөрөмжүүд бол өртгөн маш өндөр. Тэгэхээр үнэхээр одоо энийг шийдэхийн тулд бол дээд байгууллагынхаа оролцоод байгаа л шийдгээс өөр гарцуул биднэрт байхгүй. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бас манай удирдлагын зүгээс ч гэсэн одоо төсөл хөтөлбөрөөр бичиж те удаа дараалан өсөлтүүдийг бол тавьсан байгаа. Тэгээд одоо тэрнийх нь бас нөлөөгөөр ч юм уу одоо нэг хэвлэх цэг сая одоо нээлттэй их чинь гэж захирал ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс гадна бас одоо энэ тэр ухаалаг компьютероос гадна дагалдаад жишээлбэл нөгөө тусгай тэр тоног төхөөрөмж хэрэгслүүд те тэгээ Braille сурах хүчгийн асуудал одоо өөр DJ буюу тэр нэг сонсдог номны тухайн асуудал гэж хүртээмжийн нэмэгдэх талаар ингээд зөндөө юм бэрхшээлүүд бол байж байгаа. Тэгээд энийг бол бид нар удаа дараалал хүсэлтэд ингээд тавьсан. Тэгээд энэ бүхэн одоо шийдэгдээд ингээд цогц байдлаараа шийдэгдэх юм бол Монголын хараагүй хүүхдүүдийн боловсролд бол мэдээж том дэвшил гарна гэж ингэж бодож байгаа. Энэ саналуудаа цогц байдлаар ингээд дэвшүүлж дээш нь хүргэснэ ингээд тэгж штэ тий. Өнөөдөр ингээд сургууль дотор явж байхад за энэ ч тэр байгууллагаас өгсөн юм, энэ ч энэ байгууллагаас, энэ ч тэр нэг хувийн сургуулаас гээл тий. Ингээд харж байхад ингэж сэлбсэн тоног төхөөрөмж нэмж авчирсан ч гэдэг юм уу. Эдгээр дэмжлэгүүд бол дандаа хувийн байгууллагуудаас сонсогдоод байна л да. Тэгэхээр үнэхээр ер нь сүүлийн жилүүдэд энэ 116 дугаар сургуулийг дээшлүүлье, орчин үеийн цаг үед нь хүл нийлүүлье, хөгжүүлье гэдэг төр засгийн бодлого ер нь байгаа мó? Тий, төр засгийн бодлого бас бид нар тэгж бас учиргүй буруутгаж болохгүй. Сүүлийн жилүүдэд бол үнэхээр тусгай сургуулиудын талаар энэ төр засаг бол нэлээд их асуудлуудыг шийдэж өгч байгаа. За өнгөрсөн жилийн хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ийм баг гараад бүх тусгай сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Энэ зовлон бэрхшээлүүдийг бас л бид адилхан тоочоод тийм ээ төр засагтаа дуулгасан. Сая энэ жил одоо энэ өхөрлөн гишийн цогцлмоо гишүүн ахлаад бас бүх тусгай сургуулиудын үйл ажиллагаатай танилцаад бас л бидний одоо энэ зүйлүүдийг сонсоод одоо үүнийхээ харин ач уянаар бид нар 2017 онд дотор байр барих одоо төсөв 2017 оны төсвийн төсөлд одоо манай сургуулийн дотор байр барих асуудлыг одоо ингэж хөндөж тавьчихсан байна. Тэгээ гих жишээний одоо төр засаг бол үнэхээр анхаарж байгаа. Гэхдээ бас яг өнөөдөр гэв гинт тийм ээ шууд нэг хүн ирээд одоо ингэ цогц байдлаар шийдээд өгнө гэдэг бол Монгол улсын хэмжээнд бас хэцүүлтэй үнэхээр. Тэгээд яг төсөв нэмэгдэх талаар бол бид нар бас хүсэлтэд тавьдсан байгаа. Тэгээд манай одоо төсвийн хичээл практикийн зардал, хичээл үйлдвэрлэлийн зардал гэхэд 10 сая төгрөг нэмэгдүүлэх ийм одоо юунууд яригдчихэж байгаа. Тэгээ энэ маань одоо бүтвэл бид нар үнэхээр одоо өөрөө хүссэн Япон улсаас юм уу, Солонгос улсаас юм уу, Хятадаас юм уу тийм ээ Braille цаасаа захиалаад авах юм боломж бүрдэнэ. Энэ дээр бас төр засаг бол дэмжиж л ажиллаж байгаа гэж бас үзэж байна. Яг багш үнийхээ хувьд бол би яг энэ тусгай хэрэгцээт боловсролынхаа талаар дээд байгууллага маань арай сулхан анхаардгийг болоо да гэж миний зүгээр хувийн бодлоо. Яг энийг ингээд яриад ингээхээр айгүй удаашралтай шийдэл
Тэгэд яг багш нар болохоор энийг ойлгоод байгаа учраас энэ тусгай хэрэгцээт боловсролыг ер нь л багш нар тусгай сургуулийн багш нар айгүй ийм одоо хүүхдийнхээ төлөө ажилтдаг юм уу тэгэл багш нар нь авч явд юм болов гэж боддог шүү дээ. Энэ бол миний хувийн бодол. Тэгээ бид нэр бас яг энэ хугацаанд бол хөсөлтүүдийг үлдээд газараа тавьсан. Бас багш нарын хамт олонны зүгээс. Тэгэхээр бид нэр тэр одоо ямар утгатай байсан бэ гэхээр ерөнхийдөө энэ дээд байгууллагын дарга нар маань үнэхээр тэр тулгамдж байгаа энэ бэрхшээлүүдийг яг бодит газар дээр нь ирээд танилцаад одоо ингээд явбал тэр одоо шийдвэр нь гарахад бас нэг илүү бас нэг ойлголттой тийм ээ бас байх юм болов гэж ингэж бодож байгаа. Ер нь бол цогц байдлаар шийднэ гэдэг түрүү ярьлаа шүү дээ. Өнөөдөр бүр ингээд цогц байдлаар шийдэх энэ боломж олцсон үнэхээр хомс байгааг бол бид нэр ойлгож байна л да. Гэхдээ нийгмийн яралтаагаар эдрийг алхамаар маш хурцтайгаар шийдэхгүй бол бас энэ бол эргээд тэр хараагүй хүүхдийн сурж улсах эрхтэй холбоотой асуудал шүү дээ тийм ээ. Тэр тал дээр нь бол бас жоохон анхаарасай л гэж ингэж бодож байна. Хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн алга дарамхан газрыг тийм үстэй төрд өөр одоо тэр нийгмийн татгалыг бариулах газар олдохгүй байна уу? Заавал энэ газраас ингээл аваад заавал энэ хүмүүсийг ингээл бухимдуулаад байх шаардлага байдаг юм уу үгүй юм уу? Энэ дээр ч гэсэн эргээд одоо харж үзмээр л юм шиг санагдаж байгаа байхгүй жирийн багшууны хувьд бол бид нар дээр нэг ийм уул нь бол хүүхдүүдтэй л бид нар боловсрол эзэмшүүлэх гээл энэ тал руугаа илүү анхаармаар байхад энэ ингээл явахлаар бас илүү их ачаалал өгöd байгаа юм шиг санагдаж байна. Уул нь нийслэлийн засаг даргын өөрийнх нь захирамжид сургууль цэцэрлэгийн төлбөр газар дээр барилга барихыг хоригдсан байдаг. Тэгэхээр энэ захирамж бас зөрчигдөөд эргээд яг одоо заавал энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэгийн хашаан дотор энэ их айхтар хөл хөдөлгөөн холигсон тийм ээ ийм төрлийн байгууллага байгуулагдана гэдэг бол үнэхээр энэ хүүхдүүдийн аюулгүй байдал бол нэлээд хүндэрч ирнэ гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ ард маань залгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дугаар сургууль байна. За нэг хашаан дотор бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэг байж байна тийм ээ. Тэгээ ингээд яг гуруула энэ хүүхдүүдийн төлөөгээд яг ингээд ажиллаж байхад энд зүүн талд бидний одоо сая яриад байгаа дотор байраа бол бид нар яг энэ сургуулийнхаа зүүн талд хичээлийнхаа байрнаас дамжиж байрандаа ордог байдлаар бид нар бариулъя гэд ингэж ярьж байгаа байхгүй. Дээрэс нь манай спорт заал хэмжээний хувьд бол дэндүү жижиг. За тэгээд түрүүн багш маань хэллээ манай сургууль чинь 50 жил болж байгаа болсон сургууль тийм ээ. Тэгэхээр энэ заалны хэмжээ бол үнэхээр таардаггүй. За жишээлбэл одоо ерөнхий боловсролын сургуулиудын зүгээр нэг дундад бие тамирын заалны хэмжээ гэхэд 30 18 хэмжээтэй байж хахад манай сургуулийн заалны хэмжээ 14 8. Тэгэхээр бүр хамаагүй бага байгааз тийм ээ. За тэгээд дэлхийн нийтийн одоо энэ хараагүй хүмүүсийн хичээлдэг хонхот бөмбөг гэж спорт байгаа. Тэгэхээр энэ спортыг одоо хичээллэхэд одоо тохирох заалны хэмжээ гэхэд 24 15 хэмжээтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл одоо манай заал ерөөс шаардлага байхгүй. Тэгэхээр бид нар энэ дотор байраа одоо спорт заалтай цогц байдлаар одоо барьж өгөөч гэсэн ийм хүсэлтүүдийг тавиад байгаа. Тэгтэл яг одоо тэр газар дээр маань энэ барилга баригдах газрын зөвшөөрлийг олгоцсон байгаа байхгүй. Тэгээ одоо энэ нийгмийн даатгалын хүмүүстэй ч бид нар уулзаж үзлээ та нарын ядаж энэ өөр газар ингээд шилжүүлээд барьчихъя. Заавалчгүй одоо бидний өнөөдөр зорж байгаа энэ газрыг ингээд авчихад ингээд. Гэхдээ танаа сургууль төгөө тэр ард талд байгаа сул талбай дээр дотор байраа барьчих болдгоо юм. Тэгээ бид нар эргээд ингээ хүүхдээ бодъё л да. Тэгээ сургуулийнхаа төв хаал гаргаараа тоогор ингэж тойроод одоо нөгөө баригдсан нийгмийн даатгалын хажуугаар яваад бүр цааталтаа очиж дотор байрандаа очино. Энэ бол ягаад ч байж болохгүй асуудал байхгүй. Тэгээ ер нь энэ олон улсад байгаа харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль хараад байхад дотор байранд дандаа хичээлийнхаа байртаа залгаа хүүхэд ингээд шууд яваад байрандаа очичдаг. Ийм байдлаар шийдсэн байхад одоо манай яг энэ байдлаар шийдэх гээл бид нар хүсэл тавихад л тэр газрын маань ингээд авцсан байна гэдэг бол хэцүүцэл асуудал байгаа байхгүй. Тэрэн дээр нэмээд би бас нэг юм хэлэхэд одоо ингээд Солонгос жишээлбэл Солонгос сургуулиудад очиод хичээл ороод ингээд явж хахад одоо жишээлбэл манай сургуулийн багш нарын мэрэгжлийн чадвар, ур чадвар бол ерөөсөө тутах юм байхгүй. Гэтэл ерөөсөө тэр нөгөө сургалтын тэр хүртэвч талаасаа хоцроод байгаа ганц л юм бол дэлхийн хэмжээнд хэрэгжилж байгаа тэр туслах тоног төхөөрөмжүүдийг л эндээ оруулж ирэх, тэн дээрээ багш нарыгаа сургах те. Тэгээд энийг хичээл сургалтандаа нэвтрүүлэх. Энэ л зүйлийг хийж чадвал өнөөдөр одоо манай сургууль чинь үндэсний хэмжээнд явуулж байгаа ганц сургууль шүү дээ харааны бэрхшээлтэй хүүхэд. Тэгэхээр үнэхээр тэр нэр талаасаа ч юм уу хүүхдүүдийн боловсролыг
энэ сургуулийг дэлхийн одоо түвшинд хүрэх үеч ойртох үеч тийм болоход бол өнөөдөр тэр зүйлүүдийг л юуны өмнө шийдэж өгөх, яаралтай шийдэж өгөх асуудал байгаад идэг. За тэгэхээр бидний ярилцах цаг богино юм. 116 дугаар сургуулийн хувьд хамгийн тулгамдж байгаа асуудал нь газрын асуудал байна. Тэгээ бидний энэ нэвтрүүлгийг 80 сэдв нэвтрүүлгийг за холбогдох хүмүүс нь төр засгийн түвшээд нь бас үзэж байгаа ах гэж найдаж байна. Дээрээс нь манай Эко телевиз сэдв нэртэй нэг сэдвийн хүрээнд 90 сурвалж мэдээлэл бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөртэй энэ мэдээллийн хөтөлбөрөөрөө үргэлжлүүлэн энэ сэдвээр явах болно. Тэгэхээр холбогдох бичиг хүрчээд байгаа тамгын газар агентлагууд маань хаалган нээлттэй байгаасаа гэж хүсэж байна. Энэ сэдвээр бид нэр үргэлжлүүлэн мэдээлэл сурвалжлага хийж өгөх болно. Тэгээд 116 дугаар сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн сэтгэлгээг та бүхэнд багахан ч гэсэн дамжуулж хүргэсэн, үзэл бодлыг нь хүргэсэн гэж найдаж байна. Дээрээс нь Монгол улсын хэмжээнд цорын ганц ажиллаж байгаа харааны бэрхшээлтэй хүүхдийн энэ сургуулийн өмнө өнөөдөр ямар бэрхшээлүүд тулгамдаад байгаа талаар та бүхэнд бас хүргэсэн гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаарт эргэн уулзъя, баярлалаа.